Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. 2014 оны шинэ жилийн өдөр Cardiff-ийн цагдаагийн хэлтэст Cardiff Bay зочид бодлын өрөөнд нас барсан эмэгтэй цогцос байна гэсэн дуудлага ирдэг. Цагдаа нар дуудлагын дагуу зочид буудалд очин 203 дугаар өрөөг хамгаалалтанд аван мөрдлөгөө эхлүүлсэн байдаг. Хохирогч нь Надина Броских 28 настай мусульман эмэгтэй байлаа. Cardiff хотод амьдардаг 26 настай мусульман эмэгтэй Надина Брос 2012 онд Muslim Match онлайн болзааны сайтаар Нью-Йоркт амьдардаг 42 настай Сами Алмартай танилцсан байдаг. Цаашид Надина Бросыг Сами Алмар гэд товчлоод яриад явъя. Алмар өөрийгөө FBI-ийн ажилтан чинэлэг үл хөдлөлийн агент хэмээн танилцуулж Надинтай ээлдэг зөөлөн хүндэтгэлтэйгээр яриагаа эхлүүлэн харилцаж эхэлсэн. Энэ байдлаар Надинд таалагдсанаар тэдний онлайн харилцаа илүү романтик өнгөйстойгоор эхэлсэн байдаг. Анхандаа Надинд Алмар төгс хүн шиг санагдаж байлаа. Тэр халамжтай, үнэнч бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун нэгэн шиг сэтгэлдлийг төрүүлдэг байв. Тэрээр Надинд төгс үнэнч ханиа болгох эмэгтэй хайж байгаа гэж хэлж ээлдэг дулаан харилцдаг байсан ч тэдний харилцаа гүнзгийрэх тусам түүний төрмгийн бодит зан араншин үлээлэг илэрсээр байв. Алмар өөрийгөө согтууруулах ундаа болон өвс хэрэглэдэгч энэ муу зуршлуудтайгаа тэмцэж буй хүмүүстээр ярьж түүнээс энэ муу зуршлуудыг бүрэн хаяхад нь туслахыг гуйдаг байсан. Надин эхэндээ ийм асуудалтай холбоотой харилцаанд орсохоос зайлсхийж байсан ч Алмар Надинд би чамтай хурдан уулзаж илүү удаан хамт байж өөрийн эхнэрээ болохыг хүсэж байна гэж хэлсэн ба бүр гэрлэх амлалтыг ч өгөөд амжсан байв. Миний сэтгэл зүйн тогтворгүй байдал болон муу зуршлуудыг чийл эдгэж чадна. Чиний өөрөвч сайхан сэтгэлийн тусламжтайгаар би энэ хүнд нөхцөл байдлаа даван туулахыг хүсэж байна гэж хуурамч хүсийг байнга хэлдэг байсан нь Надиныг түүнд улам итгэж өөрийгөө түүнийг өөрчилж харилцаагаа авчруулдаж чадах юм байна гэсэн бодлыг төрүүлж түүнд улам гүнзгий татагдахаар нөлөөлсөн байна. Надин түүний нөхцөл байдлыг ойлгон хүлээн зөвшөөрсөн ч удалгүй харилцаа нь хайр итгэлцэл дээр бус хяналт дарамт дээр суйрлах болсон. Алмар Америкт амьдардаг байсан учраас тэдний харилцаа Skype имэйл утсаар үргэлжилж байсан ба 2013 онд Алмар Нью-Йоркоос Cardiff руу 2-3 удаа ирж тэд уулзгаасан байдаг. Харин 2014 онд Алмар дахин Cardiff ирэхэд Надин шуудхан Алмарыг гэртээ урьж ээж болон гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахаар болдог. Түүний санаа Алмарт таалагдаагүй боловч тэр Надины гэрт очихоор болтол зөвшөөрдөг. Хайрт залуугаа хүлээж байгаа Надин гэртээ байц суух газраач болохгүй доглон байсныг харсан гэр бүлийнхэн нь тэдэнтэй танилцахаар ирэх Алмарыг ямар хүн байгаа бол гэж хоорондоо ярилцсан байсан гэдэг. Алмарыг тэдний гэрт зочлоход гэр бүлийнхэнд нь ялангуяа ээж хоёрт нь Алмар огтхонч таалагдсангүй. Тэд Алмарын дүр төрх амьдралын хэм маягийг Надины харж байгаагаас шал өөр өнцгөөс харж байсан тул түүнд төдийлөн итгээгүй. Тэд Алмарыг явсны дараа Надиныг түүнээс хол байхыг анхааруулсан ч Надин тэдэнд өөрийн шийдвэртээ үнэнч байж хайр сэтгэлээ батлан харуулна хэмээн хэлсэн байдаг. Хосуудын уулзах уулзалт чигсэж Алмар Надинд би чиний хайрыг хүртэж хамт байхыг хүсэж байна гэж хэлдэг болов. Эхэндээ тэр өөрийгөө төгс хүн, хайр татам ээлдэг арч зантай хүн болгон харуулж байсан ч энэ нь зөвхөн Надины итгэлийг олж авахын тулд хийсэн түүний жүжиглэлт байв. Удалгүй тэдний харилцаа шал бие усны болсон ба энэ үед Алмар жинхэнэ нүүр царайгаа ил гаргаж эхэлсэн. Тэр Надиныг байнга хяналтандаа байлгаж, хардаж, сэтгэл зүйн дарамт үзүүлж эхэлсэн байдаг. Хэдий ийм үйлдэлүүд гаргаад байгаа боловч Надин үүнийг нь өөрт нь хайртай нэг шин чимээ бодож байсан гэдэг. Алмар Нью-Йорк руу буцахдаа Надиныг хамтдаа явж Нью-Йоркоор аялахыг хүсдэг. Үүнийг нь Надин зөвшөөрч тэд мөрөөдлийн аяллаа төлөвлөж эхэлсэн байдаг. Төлөвлөгөөний дагуу тэд Нью-Йорк руу явсан ба Надин хэсэг хугацааны дараа гэртээ эргээрэхэд түүний нүд хөхөрч уруул нь хавдаж царай зүсэнд орцсон байв. Тэр тэнд маш богино хугацаанд байсан ч маш их турж сольсон гэдэг нь харагдаж байлаа. Гэр бүл нь түүний байдал санаа зовж юу болсон талаар асуухад тэр шуудхан л би үнэхээр энэ талаар ярихыг хүсэхгүй байна гэж хариулсан байдаг.
Харин ах нь "Би мэдэж байна. Ямар нэгэн зүйл болсон. Чи бидэнд хэлэхгүй байгаа ч бид нэг гэр бүл. Бид хамтдаа хэтэрхий олон зүйл туулсан. Ийм зүйлийг нуух шаардлагагүй" гэж хэлсэн байдаг. Харин хариуд нь Надин энэ таны төсөөлж байгаагаас ч дор гэж хэлсэн хэмээн ах нь сүлд ярьдаг. Үүнийг сонссон гэр бүлийнх нь түүнээс бүр чөлөөтэйгээр юу болсон тухай шалгаалж эхэлсэн байна. Алмор Надиныг гэртээ хорж түүнтэй аимшигтай бүдүүлгээр харьцаж байлаа. Тэр Надинд бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлж байсан ба "Би чамайг алсан ч эндээс хэн ч чамайг олохгүй" гэх аимшигтай үгсийг хэлсэн байдаг. Надин түүнийг бие махбодын хүчирхийлэл үлдэж намайг зодсон ч тэр надад бэлгийн хүчирхийлэл үлдээгүй. Тэр миний эмзэг эрхтний гараараа оролцсон боловч энэ нь амжилттай болоогүй гэж гэр бүлийнхэндээ хэлдэг. Энэ бүхнийг сонссон гэр бүлийнх нь Надиныг тайвшруулж энэ тухай мартах хэрэгтэй, мөн дахин хизээч Алмортой холбоож тогтоож болохгүй хэмээн анхааруулдаг. Харин тэд цагдаад хандаагүй ба муслим шашинтай эмэгтэй хүн нөхөрт гарахаас өмнө хүнтэй бэлгийн харилцаанд орсон эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх нь байж боломгүй зүйл хэмээн бодож нууцлсан байдаг. Хэсэг хугацааны дараа Алмор дахин Надин руу зурвас илгээж дарамтлаж эхэлсэн. Энэ тухайн тэр гэр бүлийнхэндээ хэлээгүй нууснаар сэтгэл зүйн уламд ордож Надин аажмаар Алморын иргэшэл дахин орж эхэлсэн байдаг. Алмор нэгэн удаа Надины ах руу Надины нүцгэн зургуудыг илгээж үүнийг би Фэйсбүүкт тавина гэж зандал хэлж байв. Энэ зургууд нь тэр Надины гэртээ хорж байхдаа зарцсан зургууд байдаг. Надин байнгын айдастай байсан хэдий ч 2014 оны 11 сарын сүүлээр 36 настай Донал гэх залуутай танилцсан байдаг. Тэд ч бие биедээ таалагдаж байсан тул шуудхан л болцоод эхэлчихсэн. Энэ нь түүний амьдралд эерэг өөрчлөлт авчирсан бөгөөд Алмораас авсан сэтгэлийн шарх, айдас хүдэс болон түүний дарамтаас салж өөрийн амьдралаа шинээр жаргалтайгаар эхлүүлэх боломжийг олгож байна. Надин Алмораас ирэх дуудлага зурвас тариу өгөхгүй болсон ба түүнээс холбоогоо тасалж байгаа нь Алморыг бүрчгэлөө галзууруулж байв. Алмор Надины сошиал хаягуудаар түүнийг байнга мөрдөж байсан ба удалгүй Надиныг өөрөөс нь өөр залуутай болсон гэдгийг олж мэддэг. Үүнийг мэдсэн Алмор уур хилэнгээ дийлхий болж Надинаас өшөөгөө авахар шийдсэн байдаг. Алмор Кардифт буцан ирж Надинтай уулзахыг хүссэн ч Надин зөвшөөрдөггүй. Харин Алмор шуудхан л түүний гэрт очсон ба энэ үед Надин биш ах нь хаалгаа тайлсан байдаг. Надины ах Алморыг хараад маш ихээр уурлаж өөрийгөө арай ядан барьж дахиж дүүтэй нь уулзахыг зөвшөөрөхгүй гэдгийг хэлэн түүнийг хурдан гэрээс нь явахыг шаардан хөөж явуулдаг. Бүр Надины эрэгтэй дүү миний хчээс хол бай гэж хэлээд түүнийг Кардифийн галт тэрэгний буудалд хөргөж өгсөн байдаг юм байна. Надины ах дүүсийн энэ үйлдэл Алморын уурыг уллан бүр хүргэсэн ба түүний өөртөө итгэх эгоод хүнд цохилт өгсөн гэж сүүлд хэлдэг. Тэр зочид буудалд буудалсан ба зочид буудлын баарлал орж текила унгаа өөрийн аимшигт төлөвлөгөөг зохиосон байна. Тэр зочид буудлын ресепшн дээр очиж тусламж гуйдаг. Ресепшнд "Би найз бүсгүйгээ гомдооч гэсэн юм. Тэр миний дуудлагыг авахгүй зурвас минь хариу өгөхгүй байна. Надад туслаач. Түүнрүү залгаад энэ зочид буудалд бичиг баримт болон бусад зүйлсээ орхин явсан. Үүнийг ирж авах хэрэгтэй гэж хэлээд өгөөч" гэх мэтээр гуйсанд ресепшнч түүний үгэнд итгэн Надин руу ярьсан байдаг. Үүнийг сонссон Надин ч түүний эд зүйлсийг авахаар зочид буудалд очно гэдгийг хэлдэг. Оройн 9 цагийн орчимд зочид буудалд Надин ирээд Алморыг харсан ба түүний худал хэлснийг шууд л ойлгодог. Алмор түүнээс ярилцахыг гуйсан ба тэд хамтдаа оройн хоол идэхээр зочид буудлын ойролцоох ресторан руу явцгаадаг. Ресторанд хоолодлож байхдаа тэдний хооронд бараг л яриа өрнөөгөө ба маш хүйтэн хөндий харилцаатай харагдаж байсныг сүүлд гэрчүүд мэдээлсэн байдаг. Оройн 11 цагийн орчимд тэд ресторанаас гарч Алморын буудалж байсан зочид буудал руу ирцгээсэн ба яг ямар шалтгаанаас болоод Надин түүний өрөө рүү орсныг мэдэхгүй ч тэр Алмортай хамт түүний өрөө рүү орсон байна. Өрөөнд орсны дараа Алмор Надинд бэлгийн хүчирхийлэл үзүүлж түүнийг эсэргүүцэхэд түүнийг баймарж амь насыг нь хөнөөсөн байдаг. Алмор Надины цогцыг өрөөнд орхин зочид буудлын казино руу орж гишүүнчлэлийн бүртгэл үүсгэн 10,000 еврогоор тоглодог. Тоглож дуусныхаа дараа тэрээр баар руу очиж 3 хондоо текила уусан байдаг.
Тэгээд буцаж өрөөндөө очин шөнийн 3 цаг орчим өрөөнөөсөө гарч ирэн саад болохгүй байх гэсэн тэмдгийг өрөөний хаалганы бариулт үлдээдэг. Мөн зочид буудлын шөнийн ээлжинд ажиллаж байгаа хамгаалагч дээр очин өрөөнийхөө тоотыг хэлээд миний дүү унтаж байгаа аль болох түүнийг сэрэхгүй байгаараа гэж хэлсэн байдаг. Түүний энэ үйлдэлүүд нь бүгд зочид буудлын камерт бичигдэн үлдсэн юм. Дараа нь тэр наадины машиныг жолоодож нисэх онгоцны бодолд 7 цаг 5 минутын орчмоор Катар руу шууд нисдэг. Тэрээр өөрийн хийсэн үйлдэлийг мэдгэдгээс өмнө Европоос гарах нарийн төлөвлөгөөг зохиосон байлаа. Энэ үед наадины гэр бүлийнхэн наадиныг хаана байгааг мэдэхгүй түүнтэй холбогдохоор залгасан ч утас нь унтраастай байсан бөгөөд тэд санаа зовж байв. Тэд түүний найзууд болон найз залуу болох Даниэлс наадинтай хамт байгаа эсэхийг нь асууж байхдаа зэрэгцсэн цагдаагийн газраас тэдэнд дуудлага ирсэн байдаг. Цагдаа нар охиных нь цогцос олцсон гэх аимшигт мэдээг тэдэнд дуулгасан юм. Түүний ах Жалал 2 эмэгтэй хамт цагдаагийн хэлтэст орж ирэнгүүтэл тэр энэ хэргийг хийсэн, тэр дүүг минь алчгсан гэж хэлсэн ба уйлж орилж маш хэцүү байдалд байсан гэдэг. Наадины цогцыг буудлын цэвэрлэгээний ажилдаа олсон ба тэр шуудхан цагдаа нарыг дуудсан байв. Цагдаа нарыг буудлын өрөөнд очиход өөрөө маш эмх цэгцгөө, үрийн шингэ артсан алчуур, нурсан шүүгээ, дарсны хоосон шилнүүд зэрэг зүйлс байсан гэдэг. Цагдаа нар шуудхан л эрен хайх ажиллагааг эхлүүлж Аалморыг хайж эхэлдэг. Энэ хооронд Аалмор Катарт очиж дараа нь Танзан руу ниссэн байв. Тэр энэ зүгтааж байх хугацаанд байнга Британд байх танилуд руугаа залгаан ярилцаж байсан ба өөрийгөө тайлганууд ирсэн аялаж байна гэх мэтээр ярьж байсан байдаг. Энэ нь тэр өөрийн байршлыг мэдэгдүүлэхгүй байхыг хүссэн түүний төлөвлөгөө байсан юм. Тэр Танзанд очсныхаа дараа нааданы хүмүүст зочид буудлын руу хэд хэдэнд удаа залгаж бие нь олдсон уу гэж асуусан байдаг. Мөн тэр өөрөө цагдаа руу ярьж нааданы бие хаана байгаа, ямар өрөөнд байсан талаар мэдээлсэн бөгөөд тэрээр өөрийгөө ямар ч буруугүй наадын амиа хорлохыг хүссэн, тэр амиа хорлсон гэж хэлсэн ба мөн тэр гэрээслэл үлдээсэн гэж цагдаа нарт хэлсэн байдаг. Харин цагдаа нарын шалгалтын явцад Аалмор наадины хөнөөснийхөө дараа түүнийг амиа хорлсон гэсэн утгатай хурамч захиа үлдээсэн байсан гэдгийг Алужи тогтоочгсон байсан. Аалмор бараг 3-7 хоногийн турш зогтож байсан боловч эцэст нь түүнд олон улсын баривчилгааны захирамжийг гаргаж чадсан байдаг. Энэ захирамжийн ачаар түүнийг Танзанаас Их Британд буцаан авчирч чадсан. Шүүхийн шинжилгээний үеэр наадын биедээ 17 удаагийн гэмтлийн шарахтай хөхөрсөн хөл болон гарыг нь хатсан ба үхлийн гол шалтгаан нь амьсгал богдон нас барсан гэдг нь тогтоогддог. Аалмор Кардиффийн шүүхэд 2016 оны 11-р сарын 3-нд шүүгдсэн бөгөөд эхэндээ өөрийгөө сэтгцийн асуудалтай тухайн үед архиусан согтуу байсан тул өөрийнхөө юу хийж байгааг мэдэхгүй байсан хэмээн мэдэгдсэн боловч 2 дахь өдрөөс өөрийн мэдүүлгийг өөрчлөн хүн амны хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхээс түүнийг тэр гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн, хэрэг хийх үедээ өөрийн юу хийж байгаагаа мэдэж байсан, сэтгцийн хувьд асуудалгүй өөрийгөө хянах бүрэн чадвартай гэж үзсэн гэх шалтгаанаар түүнд бүх насаар нь хорих ялыг оногдуулсан байдаг. Шүүхийн шийдвэрийн дараа тэр би бурхны хоолойг сонссон юм гэж хэлсэн байдаг. Гэхдээ яг миний үзсэн баримтат кино дээр бүх насаар нь хорьсон гэж ярьсан боловч зарим сайтууд дээр 17 жилийн хорих ял авсан гэж бичсэн байсан. Та энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн бодлыг сэтгэл хэсэгтүүлдээгээрэй. Баярлалаа, баяртай. Figures blur and vanish like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden, waiting to unprove.